өдрийн мэндийг хүргэе. За юун түрүүнд би бас Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн сонгоны арханд үргээс нэгэсэндээ хамгийн баруун талаас сонгогдсон гэсэн үг 350 гаруй мянган иргэнтэй. За тэгээ өглөө болгон эндээс иргэд маань ажилдаа очихын тулд хотын төв рүү явдаг. Эсвэл хотын бүр зүүн зах руу. Нэгэсэндээ сонгоны арханд үргтээ амьдарч байгаа хүмүүс одоо ажил нь хэрвээ Баянзүрхт байх юм бол Баянзүрхт явахын тулд Хөндлөн голд нь явах шаардлагатай болдог. Миний ойлгож байгаа хотын дараа одоо манай бас Улаанбаатар хотын зохион байгуулалт бол ийм хит урт зохион байгуулалттай баруунаас зүүн чиглэсэн. Тэгээд яг үүндээ бол 500 гаруй мянган иргэний даацтай ийм газар ингээд одоо 1.5 сая хүн амьдарч байгаа ийм байдалтай байгаа. Тэгээд хит төвлөрсөн буюу таталцал ихтэй гэж ойлгож байгаа. За би бас засгийн газарт ажиллаж байх үедээ хит хитэн ийм хот төлөлтийн мэрэгчлэтнүүдтэй олон улсын мэрэгчлэтнүүдтэй уулзж исэн. Ингээ уулзж байхад бол хамгийн гол зүйлүүд энэ эдгээр энэ одоо тулын хурдны зам маань өнөөдөр яригадаад хамгийн их хүмүүс яригадаад байгаа төгжрөл бууруулах гэдгээс гадна хит төвлөрөллийг бууруулахад эдийн нийслэл хотод одоо эдийн засгийн бүсчлэлийг бий болгоход нэг ясандаа иргэд өөрөө өөрийнхөө одоо зорчих газар руу заавалчгүй хотын төвөөр дайрахгүйгээр явах юм боломжуудыг бий болгож байгаа ийм хурдны зам үүсэж байна гэж ойлгож байгаа. За би ер нь бол зарчмын хувьд тулын хурдны замыг дэмжиж байгаа. Яагаад гэхээр хэрвээ хүн зүүнээс баруун руу хотыг зорчих байгаа бол заавал хотын дундуур гарах ямар шаардлагатай. Мөн түүнээс гадна одоо энэ нийслэл дундуур заавал тээврийн хэрэгслүүд яагаад юм өндөр даацын тээврийн хэрэгслүүд явах шаардлагатай гэх мэтчлэн ийм зүйлүүдээс энэ хурдны замын одоо үр ашиг дээрээс нь шаардлага үүссэн болов уу гэж харж байгаа. Тэгэхээр миний асуулт бол нэгдүгээрт яг энэ төгжрлийг бууруулахаас гадна энэ нь буцаад нийгмийн ямар үр өгөөжүүдийг бий болгож байгаа. Сургууль цэцэрлэгтэй хүмүүс ойртоход ямар боломжуудыг бий болгож байгаа. Эдийн засгийн шин төвлөрлийн бүсүүдийг бий болгоход ямар боломжуудыг үүсгэж байгаа. Ажлын байруудыг яаж одоо нэмэгдүүлэхэд давуу тал үүсэж байгаа юм бэ гэсэн юм судалгаа гарсан уу гэдэг асуулт байна. За хоёр дахь асуудалд бол би яг бүр давг гишүүнтэй санал нэг байна. Энд одоо нийслэлд амьдардаг иргэдээс ард нийтийн санал асуулга асууж болтгүй мүү? Яг бодитоор хүмүүс өөрийнхөө асуудлыг хэлнэ. Түүнээс биш одоо улс төржөөд улс төрчснөөсөө болоод ирээдүйн Улаанбаатарын иргэдэд хор хөнөөлтөй асуудлууд бий болох вэ? Энэ дээр одоо бас санаа зовж байгаа учраас ийм ард нийтийн асуулга гэж болохгүй мүү гэдэг асуулт байна. За гурав дахь асуулт бол юу байна вэ гэхээр өнөөдрийн өртгөөр та бүхэн одоо 2.3 их найдын зардал гарна гэж байна. За өнөөдөр дэлхийд дахин эдийн засгийн асуудлууд үүсэж байна. Түл шатхууны үнийн өсөлт бий болж байна. Би 1 минутаа нэмээд авчи. Тэгэхээр энэ өсөлтүүдээс болоод энэ одоо янз бүрийн улс төрчсөн байдлаас За 1 минут нэмж өгөөрэй. Ингээд энэ төсөл удаашраад за цаашдаа төслийн хэрэгжих хугацаа сунсан тохиолдолд энэ өртөг хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ? Ийм судалгаа байгаа юу? За тэгэхээр давтаад тэлий 3 асуулт байна. Нэгдүгээр та бүхэн нийгмийн үр өгөөж судалсан уу? Дан ганц төгжрөл бууруулахаас гадна бусад үр өгөөжүүд юу байгаа вэ? Хоёрдугаарт одоо ард нийт яг Улаанбаатарт амьдардаг хүмүүсээс ард нийтийн санал асуулга аваад энэ үнийгээ шийдэх боломж байна уу? Нээлттэйгээр энэ асуудлаа хэлэлцээд явах боломж байна уу? За хоёрдугаарт энэ төсөл удаашрснаар одоо үүсэж байгаа дэлхийн нөхцөл байдал буюу энэ түлшний өсөлтөөс шалтгаалж энэ төсөл зардал одоо нэмэгдэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа юу? За хэн хариулах? За даваа талаа эндрийн микрофон. За намын гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга нэгдүгээр болж даваадлаа. За эдийн засгийн хувьд түрүүн засаг даргалсан энэ дэлхийн хотуудад 1 км одоо хурд дундаж одоо хотын урбан мобилити гэдэг хотын шилжилтийн хурд одоо 1 км-ээр багасгах эсвэл эдийн засагт одоо шууд бус нөлөөллөөр хэр нөлөөлөх вэ гэдэг судалгаа тооцоонууд байдаг. Бид нар энийг зөвхөн симуляцтаар математик загварчлаар визюм дээр хийгээд тэзүүн дээр тооцоолж үзэхэд одоо энэ ажлаа амжуулж чадахгүй эдийн засгийн үр өгөөд сургууль цэцэрлэгтээ явах хувийн орлогод нөлөөлөх зам дээр одоо шатааж байгаа машины түлш эдэргээ тооцоолж жилд 1 тэрбум долларын ийм боломжуудыг алдж байна гэдэг бол ерхий байдлын тэзүүний тооцоол байгаа. Энэ нь өөрөө бас Улаанбаатар хотын агарын бохирдолтой холбогддог. Сүүлд хийсэн JICA-гийн тооцоолоор Улаанбаатар хотын агарын бохирдлын ойролцоогоор 30-аад орчим хувийг машинаас гарч байгаа ийм одоо яндангаас гарч байгаа юм хорт өцүүд эзэлж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас авто зам дээр түгжирж одоо 7-9 км цагийн одоо хурдтай
88 км урт одоо түгжил оргил цагийн ачаал сургууль цэцэрлэг Оросонтой холбогдуулаад үүсдэхтэй бас холбогдолтой гэсэн ийм эдийн засгийн шууд болон шууд бус нөлөөллүүд бол харагдаж байгаа. За түүнээс гадна хоёр онцлог нөлөөлөл туулын хурдны зам бол байгальд орчин экологид авчирна. Үн нь бол нэгдүгээр хийсэн 70 1968 онд анх туулын хойд эргээр 3.2 м-ийн өргөнтэй үерээс хамгаалагдсан 70 байгуулагдсанаас хойш дахиж одоо их хэмжээний үер болоход Улаанбаатар хотын туул голын орчмын иргэдийг хамгаалах 70 байгуулагдаагүй. Ийм учраас энэ туулын замтаа уялдуулаад үерээс хамгаалагдах 70 сэргээн байгуулагдана. Энэ өөрөө туул голын одоо эрэг орчин байгаа энэ айл байгууллагуудыг бол үерийн эрсдлээс хамгаалж байгаа. Нэг хоёрдугаарт туулын одоо энэ 13 оноос хойш баригдаагүй 13 жил өнгөрсний нэг сөрөг нөлөө нь анх байсан тараас яга өөрчлөгдсөн байгүй л ингээд гол руугаа шахаад барилгажаад яваад байгаа. Тэгэхээр энэ голынхаа хажуугаар хоёрдугаар татам дэнж хоёрын завсраар туулын хурдны замыг барьснараа хурдны замын урт гол руугаа гарч ийн барилгажилж явах боломжгүй болно. Энэ өөрөө ирээдүйд энэ туул голын айл сав газрыг бас хамгаалах ийм үүрэгтэй гэж ирэх талаас нь бас харж болохоор байгаа. 13 оноос 26 оны хоорондох зураг төсөл байгаль орчны наривчсан үнэлгээнийг харуулбал тэгж харж болохоор байна. За таны хоёрдугаар асуултанд хариулбал олон нийтийн санал асуулгыг бол нээлттэй явуулъя. Энэ бол бүрэн боломжтой. Энэ Улаанбаатарчуудын бүрэн эрх учраас олон нийтийн эрх ашгийг үргэлж дээдлж явж байгаа. За гуравдугаар асуултанд хариулахад за хэрвээ энэ төсөл хэрэгжихгүй удаашрах юм бол үн өснө, авц замын төгжрөл бүр нэмэгдэнэ. Ойрын хугацаанд хэрвээ одоо энэ 804 мянгаар хязгаарлагдаагүй одоо автомашины зүгээр хязгаарлагдаагүй ингээд өмнөх жилд нэг 30-40 мянган машин импортлоор орж ирдгээ ингээд тооцох юм бол бид нар нэг жилийг алдахад Улаанбаатар хотын 7-9 км/цагийн 80 км байгаа энэ урт төгжрөл бол 200-луу дөхөх буюу одоо байгаас 2 дахин их ийм одоо оргил цагийн ачаал нэмэгдэх ийм тооцоол байгаа. Энэ хэмжээгээр агаарын бохирдолд бас нөлөөлнө. Магадгүй Улаанбаатар хотын автомашинаас үрж байгаа агаарын бохирдол ирээдүйд 50% ч хүрч магадгүй ийм одоо тооцоолтойгоо дээрэс нь үн өснө ингээд төгжрөл нэмэгдэнэ, агаарын бохирдол нэмэгдэнэ. За ингээд энэ зам хэрэгжихгүй байснараа дахиад одоо энэ туулын одоо ой сав газар руу бас барилгажих ийм олон талын хөндрөлүүд үүсэж байгаа. Бид нар энэ эрсдлийг багасгахын тулд одоо заасны дагуу урьдчилгаа өгөөд бол ажлыг бол шахаа явж байгаа. За баярлалаа. Номын гишүүн тодруулъя. За баярлалаа. Миний 3 дахь асуулт арай жоох өөр байсан. За бид нар одоо ингээд улс төрчөөд өргөөжтэй төслүүд дээр ямар нэгэн байдлаар цаашаа үргэлжлэхгүй байх юм бол за өнөөдөр ингээд 2.3 их найд төгрөгөөр төсөв төртөгтэйгээр улсын төсвөө санхүүжүүлээд энэ төсөл маань хэрэгжнэ гэд гараад ирсэн байдаг. Гэтэл нийслэлийн төсвөөс хэрэгжнэ гэж гараад ирсэн байна. Гэтэл одоо ингээд яадын ард нийтийн санал асуулга явагдаад энэ одоо төсөл хэрэгтэй байна. Иргэд бид нар хүсэж байна гэд явах болдог. Гэтэл одоо дэлхийд дахнаа үүсээд байгаа энэ үнийн өсөлттэй холбогдуулан та нар төслөө өргөжлүүлээд эхэлсэн чинь ямар нэгэн нэмэлт өртөг гарч ирэх үү? Ийм өртөг гарч ирвэл энэ өртгийг хэн хариуцах вэ? Дахиад тэрнээсээ болоод энэ төсөл чинь зогсолтонд орох боломжтой шүү дээ. Ягаад тэгэхээр өртөг нь 2.3 их найд байснаа энэс нэмэгдчихвэл та нар төсөө тодох ч юм уу? Энэ дэрийн микрофон. За номын гишүүний асуултанд хариулъя. Цэгтэр нэгдүгээр урагш даваадлаа. За 2013 онд бол тухайн үед 600 тэрбум буюу тухайн үеийн доллараар тооцоод 460-аад ам сая доллар байсан. Хэрвээ тэр үед яг одоо эхлээд хэрэгжчихсэн бол Улаанбаатар хотын төгжрөл болон бусад нөлөөллүүд өнөөдөр бас арай энэ хэмжээнд хүрэхгүй байсан баха. Тэгээд 26 оны төсөв төртөөр 2.3 их найд буюу ойролцоогоор төгрөгөөр бодохоор 4 дахин, доллараар бодохоор нэг 40 гаруй хувьтай л өсөж байгаа. $10 орохоор. Тэгээд дээрэс нь 2020-оос 2022 оны үед ковид болоход барилгын материалын үнийн өсөлт индексээр 2.7 дахин өссөн гэдэг бол үзүүлэлт байдаг. Хэрвээ би андуураагүй бол тэгж бол гарсан. Тэгэхээр одоо энэ хэрвээ энэ төсөл ингээд гацаад ингээд бид нар гэрээлэгч талтайгаа EPC FIDIC-ийн гэрээний дагуу хариуцлага хүлээн нэг хоёрдугаарт энэ нөхцөл байдлаас хойш үнийн одоо барилгын материалын үнийн индекс бол ковидын үеэс дутхгүй өсч магадгүй гэсэн юм таамагтай байна. 20-оос 22 оны хооронд 2.7 дахин өссөн байдаг. Энэ дээр маш олон барилгын компани дахин төлөвлөлт хотод эзэн компаниуд бол дампуурч төслөө хэрэгжүүлэх юм боломжгүй байдгаас өнөөдөр Улаанбаатар хотод дахин төлөвлөлтөн дээр байранд орж чадаагүй ингээд олон жил хүлээж байгаа иргэд бас их байдаг. Тэгэхээр бид нар ирээдүйн эрсдлээ бодож одоо энэ төсөл дахиад 5 их найд 6 их найд
эрсдэлтэй ирээдүйд дээрээс нь жил болгон 1 тэрбум одоо долларын тэр шууд болон шууд бус ийм боломжийг алдахгүй тулд өнөөдөр бас хийх хэрэгжүүлэх хэрэгтэй хаа гэж бодож байна. За баярлалаа. За алдарч ахлан гişүн асуулт асууя.